За одоо би Ханчжоугийн 19 дугаар Азийн наадмын тамирчдын тасганд ирээд байна. Одоо эндийг Монгол улсын 104 тамирчдын онгоцны буудлаас одоо ийшээ тамирчдын тасганд ирж байна. Сайн байна уу? Сайхан Монголоос ирсэн тий. Ашиг. Өөрийгөө танилцуулнаа ямар төрлөөр? За би ер нь миний нэрийг Инкватор Нинжи гэдэг. Тэгээд хамгийн сүүлч 29-нд буюу хамгийн сүүлч өдөр 200-200 хүртэл. Тэгээд би 14 настай. Тэгээд спортын мастер. Тэгээд тамираар хичээлээ хийж байна гэж. 7-8 жил болж байгаа. Нойрцоо. Тэгээд өнөөдөр ямар хүсэл мөрөөдөлтэй ирсэн? Ер нь бол энд ер нь 200 дэлхийн рекордыг дахин шинжлэх хэр ирж байгаа. Тэгээд рекорд хятад уулын ирж ирсэн үү? Ер нь анх удаад ирчихнэ. Тэгээд одоо тамирчтай хутга ямар санагдаж байна? Сайн бууж ирээд. Ер нь бол амар гоё ийм зохион байгуулалттай байсан. Амар гоё. За аав ахын хоёулаа тамирчин гэсэн. Тэгээд яг ямар төрлийн тамирчиг танилцуулна? Би Монголын талаас одоо 2 дахь орж байгаа. Squash tennis гэдэг. Squash тасгалжуулагчаар ирсэн юм. Хамгийн бага охинтой бол тэгээ 2023 онд улсын авраг болсон. Улсын. Тэгээд яг дөрвөн хадагуу төрүүлсэн улсын аврагт төрүүлсэн ихний дөрвөн тамирчин энэ Азийн наадамд орсон. Тэгээд бага охинтой ирж байгаа. За тэгээд аавхан хоёулаа ингээд юм тэнцэн Азийн наадамд орж ин сэтгэл ямар байна? За энэ Ер нь амар тийм догтлмоор байгаа. Тэгээд одоо 10 сарын 1-нд миний анхны тэмцээн. Тэгээд тэрэн дээр аль болох хамжилттай орцгойлох бодож байна. Өөрөө хэд настай вэ? Тэгээд 15 настай. Тэгээд тийм squash tennis-ээр хичээллээд бол ер нь бол 7 жил болж байгаа. Тийм хятад уулын ирж ирсэн. Өмнө гадаад тэнцвэрт оролцож байгаагүй яг Монголдо байж байгаа. Одоо энэ жилээс яг өмнө жилийн хосын авраг болоо тэгээ энэ жилээс одоо оролцож эхэлж байгаа. Тэгээд Ханчжоу хот ямар санагдаж байна? Ер нь амар гоё санагдаж байна. Тийм. Яг одоо ахандаа л бороод байгаа болохоос биш. Өстой гоё юм л. Тийм. За миний хувьд мэдээж энэ Ханчжоу газрын диваач гэдэг хүмүүс маш олон удаа сонсч ирсэн. Үеийн мэргэжлийн төлөөс нэг удаа нэг явах баахаа гэсээр байгаа л тэгээ одоо яг аз тавшаа тохиогод энд ижлээ. Тэгээд маш их гоё домогтой юм билээ. Уучин эртний хэдтийн бас нийслэлээс гэдгээр тэр нэг одоо их сонь номг ирсэн. Тэрийг би бас өөрөө тусгаалan юугаар үзье гэж бодоод байгаа. Тэр домог хүлгэрийн үзье гэдэг байгаа. Тэгээд энэ завшааныг дамжуулаад тэгээд энэ шинэ зүүн сургуулийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэгээд хичээлсэн юм тэгээд чөлөө авал хаашаа одоо тэгээд оролцож байгаа. Тэгээд яг энэ хятад эхэлсэн тамирчны амжилтны цаашаа улам тийм ээ амжилттай тэгээд цаашдын ялт нь эхлэх бахаа гэж хэлэх шийдэж байна. За баярлалаа.